Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 42 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр Монголд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа, амжилттай явж байгаа эмэгтэй ажил хэрэгч бүсгүйчүүдэд талархаж байна. Яагаад вэ гэхээр тэд нэр одоо биднэрт хэрэгтэй бараа одоо зүйлсийг одоо хэрэглэгчтэй түгээж जैन. Тэгээд би нэг яагаад ярьж юм бэ гэхээр өнөөдөр би дэлгүүр яагаад энэ Walrus-ны уруулын бодгийг авсан. Тэгээд энэ одоо зүгээр энэ нэг бүтээгдэхүүнийг хийхэд чинь брендинг одоо маркетинг зар сурталчилгаа бараа бүтээгдэхүүн гэл би яг энэ үнгийг нь одоо зүүж байгаа. Тэгээд бараа бүтээгдэхүүн арын одоо ажил нь маш их байдаг. Тэгээд энэ бүтээгдэхүүний үнэ ч гэсэн 19,000 байсан. Тэгээд өөр гадны одоо юу гэдгийг импортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг авах юм бол 24,000 тэрнээс ч үнэтэй байж болно. Тэгээ хамгийн гол нь энэ хүн маань Монгол тэгээд монголчууд бид нэр Монгол бараагаа өөрсдөө бид нэр дэмжихгүй бол өөр хэн дэмжих юм тийм биз дээ. Тийм учраас тэгээд хамгийн гол нь энэ бүтээгдэхүүн ингээд яг ингээ хэрэглээд би энийг өнөөдөр анх удаа хэрэглэж үзэж байгаа. Тэгэхэд юу гоё тийм уруулан дэвтэйхэн ямар ч тийм одоо хүнд ингээд нэг заримдаа ингээ уруулын бодог төрчихээр ингээд нэг урууланд юм байгаад байгаа юм шиг нэг тийм сонирхол төрөөд өгдөг. Тийм ямар ч тийм одоо мэдрэмж бол байхгүй их гоё юм байна. Тэгээд өнгөний хувьд ч гэсэн их аятайхан дэлгүүрт нь яваад очиход бас үйлчлэгээ сайтай гоё илээ. Би Peace Mall-д байдаг одоо хэсэг дээр натсан. Тэгээд яг яваад очиход бол маш олон бүтээгдэхүүнүүд илээ. Би Instagram дээр зөвхөн уруулын бодог тэгээд хүмсэгний гэл тэгээд сормосны бодог байгаа гэдээ яваад очсон чинь бас нүдний одоо бодог өөр гэрэл сүүдэр багс зөндөө олон зүйлс байлээ. Тэгээд яг яваад очиод үзэхэд бас их гоё юм билээ. Та нар бас сонирхоорой. Хэрвээ уруулын өнгөлөгч одоо гой сайхны ингэсгүүд авах гэж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг бас очиж сонирхоорой гэж хэлмээр байна. Тэгээд 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа, баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.